Хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын ерөнхийлөгчийн тухай сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хийж байна. Уг төслийг Монгол улсын их хурлын гишүүн Бөмбөчөр Анар Баярмаа Зол жаргал нарын гишүүд 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Сонгуулийн үндсэн зарчмын нэг болох бүх нийтийн байх, бүх нийтийн оролцоог бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байгаа нь сонгуульд оролцож буй сонгогчдын эрс оролцоо сонгуулиас сонгуулийн хооронд тогтмол буурч байгаа дүнгээс харагдаж байна. Тухайлбал 2021 онд 59.2 болж буурчээ. Сонгуулийн эрс оролцоо буурч байгаа гол шалтгаан нөхцөлийг тодорхойлох зорилгоор Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооноос 2025 онд 21 аймаг 330 сумын нийт 11,700 сонгогчийг хамруулсан сонгогчийн зан төлөвийн судалгааны тайланд дурдсан үр дүнгээс үзвэл сонгуульд оролцоогүй шалтгааны 33.9% нь санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байсан. 7.7% нь оюутан орон нутагт оршин суух хаягтай, 0.5% нь гадаад улсад байсан зэрэг шалтгаантай байна. Монгол улсын их хурлын 2025 оны Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаар 24 дахь илтгэл эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайлан хэлцэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 77 дугаар тогтоол гарч хөгжлийн бэрхшээлтэй иргэн гадаад улсад байгаа болон Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа боловч сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн хаягнаас өөр газарт байгаа иргэн оюутан суралцагчид сонгуулийн санал авах өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан зэрэг сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэх, санал өгөх боломжит хувилбарыг тодорхойлж эрх зүйн орчныг бий болгох талаар санал боловсруулах үүрэг болгосон. Хуулийн төслийг дээр дурдсан үндэслэл шалтгаан улсын их хурлын тогтоолд үндэслэн хууль тогтоомжийн тухай хуулийн 24-р зүйлийн 24-ийн 1 заасны дагуу хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан бөгөөд хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгалаа. Үүнд нэгдэн гадаад улсад байгаа иргэд санал өгөхдөө урьдчилан бүртгүүлэхгүй бөгөөд сонгуулийн сурчилгаа эхэлснээс хойш санал авах боломжийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан. Хоёрт санал авах өдөр саналаа өгөх боломжгүй сонгогчийн саналыг урьдчилан авах төрөл хэлбэрийг нэвтрүүлэх түн шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гуравт санал авах өдөр тухайн сонгогчийн харьяа хэсгийн хороо хамаарах аймаг нийслэлээс өөр нутаг дэвсгэрт байгаа сонгогчийн саналыг авах түн шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Мөн хуулийн төслийн зохицуулах харилцаа хамрах хүрээнээс шалтгаалan дагалдан гарах хуулийн төсөл боловсруулах шаардлагатай. Тухайлбал санал авах төрөл хэлбэрийг нэмэгдүүлэхдээ сонгуулийн автоматжуулсан систем, түүнд хамаарах тоног төхөөрөмжийг судлах, тодорхойлох, баталгаажуулах зэрэг чиг үүргийг сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх мэдээллийн технологийн төвийн чиг үүрэгт нэмэлтээр тусгах зорилгоор сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дагалдан гарах хуулийн төслийг боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү? Анхаарал тавьсанд баярлалаа.